2025 оны 1-р улиралд дулааны 2, 3, 4-р цахилгаан станц 6200 төгрөгөөр Улаанбаатар дулааны шугам сүлжээнд дулаанаа борлуул зарж байсан болвол сая 5-р сарын 1-ээс одоо үн тариф нэмэгдэхгүй болсонтой холбогдуулаад энэ дулааны цахилгаан станцуудын Улаанбаатар дулааны сүлжээнд зарж байгаа үн тариф 416 төгрөг байсан. 6000-аас 416 болж хэд дахиж буурсан байна. Энэ үн 2-3 жилийн өмнө 13,000 байсан. За тэгээд бидэрт бол энэ дулааны үнийг цахилгааны чинь үнийг нэмэгдүүлэх замаар нөхөн төлбөр олгож байгаа учраас ерөнхийдөө танаа станцаа одоо бусад асуудлууд бол хэвийн найдвартай явах бололцоог чинь тодорхой хэмжээнд хангаж өгч байгаа. Тэгтэл сая үүссэн нөхцөл байдлаас болоод дулааны 3-р цахилгаан станц дээр энэ дулааныг хэдэн 10 дахин өндөр үнээр үйлдвэрлэх болж байгаа. Тэгэхээр энэ нөгөө шууд бус хохирол нь аюул өндөр хэмжээнд гарч ирж байгаа. За дулааны 4-р цахилгаан станц дээр нөгөө цахилгаан дулааны ачааллын шилжилт явагдана. Дулаан нь үндсэндээ үнэгүй байгаа. Эцсийн хэрэглэгчээс би бараг 100 дахин бага үнээр одоо дулааны цахилгаан станцаас дулаанаа авч байгаа гэж байгаа. Энэ нөхцөлд дулааныг одоо ийм алдагдaltaй дулааныг 4-р цахилгаан станц нөгөө өндөр үнэтэй одоо ашигтай бүтээгдэхүүн цахилгааныхаа оронд дулаан үйлдвэрлээд гэхлээр эдийн засгийн хохиролд орно. За 3-р цахилгаан станц дээр тэр одоо зуухны нөөцөөрөө шууд халааж дулаан үйлдвэрлэнэ гэдэг бол ердийн дулаанаас хэдэн 10 дахин өндөр үнэтэй дулаан үйлдвэрлэж байгаа. Тийм болохоор энэ дулааны үн тарифын асуудлыг яаж авч үзэх вэ? Энэ дулаан үйлдвэрлэх процесс болвол эрчим хүчний үйлдвэр, эрчим хүчний их усруудыг аюул хүнд байдалд оруулна. Энэ бол нөгөө шууд бус хохирол. За шууд хохирол одоо янз бүрийн тоо хэлж байгаа. Энийг бас одоо магадгүй дулааны 3-р цахилгаан станц дээр зээл авахгүйлаад зээлийн эрчим хүчний тарифаар төлөвлөх юм бол өнөөдөр дулааны 3-р цахилгаан станц жил орчим одоо ийм алдагдaltaй ажиллахлаар энэ дулааны 3-р цахилгаан станц дээр үүссэн шууд бус хохирлыг бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тарифаас татаж авч санхүүжүүлэх байдал үүснэ гэдгийг бас засгийн газрын тэргүүндээ хэлэх гэсэн юм аа. Тэгээд бидний хувьд бол таны гаргасан шийдвэр сэтгэлд бүрнээ нийцэж байна. Бид нар одоо бүгд эрчим хүчний үйлдвэр компаниуд бол сайдаа дүшиж, тойрч, нэг толгойтой, нэг удирдлагатай ажиллана. Бүхэл нөөц бололцоог дайчилж ажиллана. Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж хамгийн гол нь яаж богино хугацаанд энэ үүссэн нөхцөл байдлыг хурдан арилгах уу гэдэг дээр одоо өнөөдрийн байдлаар хууль хяналтын байгууллагын шалгалт үргэлжилж байгаа гэдэг шалтгаанаар сэргээн босголт, дүгнэлт тэгээд ямар хэмжээний хохирлыг ямар хугацаанд арилгах уу гэдэг асуудал энэ хуулийн байгууллагын шалгалтаас болж ихээхэн удаашрж байна гэдгийг бол манай салбарын мэрэгжлийн хамт олон бол харж маш их сэтгэл санаа зовж байгаа. Энэ асуудал дээр цаг алдахгүй сэргээн босголтынхаа ажилд орох шаардлагатай байна гэж үзэж байгаа.